Сүүлийн 1 сарын хугацаанд бол баггүй үйл явдлууд тохиолдож байна. За ялангуяа нөгөө л төрийн өндөр дээд албан тушааллыг хашиж явсан бөгөөд тэр албан тушаалаа хашихаа болоод буухын цагт ямар нэгэн төрийн өмчит компани өндөр суудалд очиж суучдаг. Тэдгээр эрх баригч намуудын төлөөлөл гишүүдийн мөн ажлын байр гэрээс бол олон сая төгрөгийн авилгыг бол бас авсан. Ерөнхийдөө газар дээр гардуулсан ийм үйл явдал бол бас өрнөсөө. За яг эдгээрийг одоо нотлох мэт 2 хоногийн өмнө Transparency International-ийн 2025 оны авилгын төсөөлийн индексийг олон улсад зарласан байгаа. Сүүлийн асар олон жил бол авилгатай тэмцэгжил гэж ирээд зарладаг боловч үр дүн нь яг эсвэргээрээ явж ирсэн. Дандаа ухарсан, дандаа хойшилсан. За хамгийн сүүлийн жишээхэд нэгэн жилийн дотор бүхэл бүтэн 10 байраар ухарсан байна. 114-т жагсаж байсан Монгол улс өнөөдрийн байдлаар 124-р байранд ороод 10 байраар ухарсан ийм одоо хашилтанд өндөр амжилтаар морин жилээ бид ухтах гэж байна. Тун харамсалтай яг энэ цагаан сарын босгонд. Одоо сүүлийн ер нь энэ 10 жилийн авилгын индекс хэрхэн болсон талаар энэ одоо зургийг та бүхэн бол бас харах хэрэгтэй. За 2012 онд Монгол улс ямар байсан бэ гэвэл 94-р байранд байсан байна. 180 улсаас 94-р байр. Өнөөдөртөө харьцуулбал гайгүй. За Монгол ардын намаас ардчилсан нам засгийн эрхийг аваад үйл ажиллагаагаа явуулсны үр дүн 2015 он буюу ардчилсан нам засгаас гарах үед хэд болсон бэ? 72 байранд орж нэгсэндөө 22 байраар урагшлуулсан амжилт гаргаж ирсэн байна. Ардчилсан нам засглахаараа яасан байх нь вэ? Ардчлалын индекс сайжирсан байна. Бүхэл бүтэн 22 байраар урагшилсан байна гэдгийг анзаарах хэрэгтэй. За 2016 оноос засаг солигдоод өнөөгийн эрх баригч Монгол ардын нам засгалж эхэлсэн. За 2016-аас өнөөдөр 2026 яг энэ 10 жилийн хугацаанд нөгөө ардсан намын 72 дугаар байранд оруулж урагшлуулсан дүнг өнөөдөр ямар болов? 124 буюу 52 байраар ухраасан байна. Энэ бол энэ ардын намын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүн. Нөгөө ардын намын өндөр дэд албан тушаалтнуудын гэрээс нь, сейфнээс нь, гэрийнх нь гадаах хогийн савнаас гардаг асар их мөнгөн дүнгийн илрэл ингэж тоогоор олон улсад гарж байна. Энэ бол ерөөсөө Монгол улсад хуулийн засаг л оршиж байгаа эсэхийг харуулж байгаа маш том дүн гэж харах хэрэгтэй. За мэдээж тодорхой хүчин зүйлүүдийг бол авч үзчихээж энэ авилгын индексийг гаргадаг. Түүнээс биш бид нар өнөөдөр нэг хуурамч судалгаа гаргаад ардын нам алж ийна, лаг байна гэдэг энэ судалгаа бол энэ бол биш. Энийг бол та бүхэн сайн тогтож харах хэрэгтэй. За энийг бол бас ардын намын өндөр дэд албан тушаалтнууд юу гэж хэлдэг вэ гэвэл төсөөлийн индекс гэдэг үгэн дээр нь дөрөөлөөд энэ бол төсөөлөл юм аа. Ард түмний бодол юм гэж бол тайлбарладаг байсан. Саяхныг хүртэл. За энэ бол ямар ч төсөөлөл биш. Энэ бол албан ёсоор 8 одоо маш том дэлхийн том судалгааны байгууллагуудыг хийсэн судалгаан дээр үндэслэж гаргадаг ийм индекс байна. За 33 оноо гэдэг дээр дэмжигнж явж байгаад 31 оноотой болсон байна. За энэ оноо бол ардчилсан бус орнуудын авдаг оноо. Ардчилсан бус орнууд бол бүгдөө 33, 31 оноотой дэлхийд явж идэг гэсэн. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө авилгын хувьд бол ардчилсан бус орнуудтай нэгэн игнэнд явж байна гэсэн. За тэр бүхэл манай өмнө ямар улсууд байдаг вэ гэвэл Sierra Leone гэдэг мөнхийн дайн байлдаантай улс манай өмнө алхаж явдаг. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө авилгын дайнд нэрвэгдсэн байгаа гэдэг нь бол эндээс тодорч штэ. Зэвсгийн бус авилгын дайнд бүрэн нэрвэгдсэн ийм улс болсон нь одоо ингээд нотлогдож байгаа маа.